Та ядас BTS-ийн фэнүүд хэрэг хэн. За манайха заавал ингэж турч үзтiin шүү манайха. Сэмэсэн манайха амар удаан хугацааны дараа бүгдээрээ эргээд viral TikTok food бичлэгтэй эргээд уулзлаа. Юу хин. За бүгдээрээ ямар ч гэсэн амар удаан хугацааны дараа дахиад TikTok дээр viral болоод хоол нарыг бүгдээрээ туршиж үзнэ. Нэг сар Филиппин яваад ирсэн чинь TikTok ухаар ингээд амар олон viral гой төсөөд нэмэгдсэн байхгүй юу? За эхнийх нь хэм бол зөө амар олон food combination амар алдартай болоодсан. Тэгээд энэ дондоос хамгийн сонирхолтой байсан юм хэм бол авокадотой нэмэх нь сой соус. Ингэж идэхээр зөө TikTok дээр ингээ хайгаад үзэн хүмүүс амар их ингэж идэх юм билээ. Тэгэхээр нэг юм загас салмон тийм тунаа амтагддаг гээд. Тэг бүгд ерөөсөн тэрийг турч үзээ үгүй л ах гэж бодчих миний хувьд бол. Тэгэхээр зөө авокадо төсгээд ингээ иймэрхүү авокадо авчирлаа. Энэ сой соус хүн билүү те. За. First food combination. Түл давастай авокадо амтдаад их юм. Үгүй ээ. Мохонтой. Ер нь зэ манайха энэ food combination боллоо. Яа тэгвэл бүгд хотлоо гэдэг шүү. Би яг та тэрөө мэдчихвэл би нэг хамгийн анхны бичлэгээр food combination хийжсэн. Тэгээд тэр бол аим фейлний бичлэгээс шүү. Тэр мохонтойсэн. Тийм болохоор бүдээ зөө дараач гоё ярагдаж байна. За яг хөө ихээр алим ямар ч төрлийн алим байж болно гэсэн. Алим тэгээд лимон тэгээд зүгийн бол хэрэгтэй юм байна. Алимаа зүсээд бэлдээд хийзээ. За би нэг алим ирцэнгүү 3 шиг ингэж алим ирчээд дараагийн бүгдээрээ лимон аваад усан үзмэн дээрээс манайха лимон ингэж агаад сахар жоо татж байгаа. Тэгээд хөлдөөд идэхээр аим гоё гэсэн. За энэ юус нэг хийж үзээ юм. Энийг I like it. Тэгвэл зүгийн бал заяа. Тэгсэн зүгийн бал кимээр хэлсэн чинь аим гонтой. Ингэж идэхтэй мэнэ. This is so good. Алим усан үзэм мэдэртэй лимон түрхэж идэх юм гоё юм байна. Энд болохоор би 10-аас 9 өглөө. За дараачих нь хэм бол манайха миний өмнөх бичлэгээ та санаж байгаа бол хамс үзээ. Гоё. Би ингэж шоколадтай гүзээлцэн хийсэн штэ манайха би энд бүр ингээ обсесс болсон заяа. Юм л болоод би шоколадтай гүзээлцэн идмээр ингэдэг болсон чинь би яг энийг ингээ байнгийн хийгээд чадахгүй штэ байнгийн гүзээлцэн ч олдохгүй байнгийн шоколад хайлуулад ингээ хийгээд зовсолтой биш. Тэгсэн чинь би өнөөдөр CEO муугаар орсон чинь тараа ийм шин бүтээгдэхүүн гаргадаг болсон мөлий. Нийт 4 төрлийн байдаг. Энэ төр матчатай гүзээлцэн, какаотой гүзээлцэн, цааш латте сарнаны амттай гэдэг ийм 4 шиг гарсан байлээ. За энийг болохоор эхлээд гүзээлсэнгийн хатаага дараа шоколадаар бүрсэн байдаг. Тэгээд тэр шоколад нь болохоор ямар нэгэн тийм трансаас агуулаагүй уртсагч, өнөр ориулагч бодис байхгүй. Тийм учраас бүр амар тийм эрүүлэр гоё амттай идэх санагдсан. Тэгээд бас гоё юм гэх юм бол гүзээлсэнгийн хатаагаа шууд шоколадаар бүрсэн учраас гүзээлсэн дотор найдаг витаминууд нь алдагдаагүй даваа чанартай идэм байлээ шүү. Тэгээд та авахыг хүсэх юм бол ийм дэлгүүрүүдэд зарагдаж байгаа юм байлээ. За бүгдээ юу ч гэсэн амтын үзье зөө. Ингээ эхлээд шоколадтай бас нэгж үзье. Оо, дотор юм олон шигтэй. Окей. Гүзээлсэн бүтнээр байдаг.
Намд надад аим таалагдлаа. Ихэвчлэн ингээд гүзэлцэн хатаахаар гүзэлцэн өөрөө амар гашуун амттай болчихдог байхгүй юу? Гашуун амт алга. Гүзэлцэн гашуун амттай биш. Гүзэлцэн нэг аим гоё нэг тийм чихэрлэг амттай. Тэгээ нийлүүлээд аим гоё зөгтөж байна. Бүдээ цааны нэг үзье. Oh my god, цаана аим гоё юм байна. Доторх гүзэлцэн ямар гоё амттай юм бэ? Надад энэ бүр хамгийн гоё таалагдлаа. 10-аас 10. Би зөө мачад нэг амар тийм дуртай төрлийн биш зөө. Гашуун санагдаад байна байхгүй юу? Энийг үзье. Мача миний хамгийн дуртай төрлийн мача байна. Би амар тийм ингээд too much амар sour мача амар дуртай биш байхгүй юу? Чи энэний мача амар гоё юм байна. 10-аас 9 оноо. Одоо энэ болохоор сарны амттай. Им. I like to taste. Сарны амтагдж чинь чинээсээ. Бас амар сонирхолтой амт л 10-аас 9 оноо. Одоо хамгийн гоё таалагдсан энэ л. За миний хоёр дахь тест энэ дээр л. За манай би сая гарчаад ирлээ. Гадаа бороо орж ийн. Юу авсан бэ гэхээр миний дараа чайг ташиглагдах юм таад дараа чайгийг үзчихээ. Би тэр юм ташиглагдаагүй зүгээр хөдөөсөн үзээлсэн. Тэгээ мөстөө ууслах гэж байна. Тэгээ энэ болохоор яг юм хөлдөөсөн жимсийн мөстөө ууснийхээ дээгүүр нэг юм аим гоё нимкийн одоо мөсгөлт юм байл та. Тэрийг л хүмүүс тан өрөө гэдэг юм блэ. Тэгээ би сая гарч юм мөстөө аяг аваад тэгээ мөснөө тэр ингэ хийжлээ. Одоо энийг зүгээр ингээл хөлдөөсөн үзээлсэн энэ шийхгүй. Тэний одоо зүгээр ингээл хатгаал авчихсан юм билээ. Амар олон хүмүүсийг энэ дээр бүтлэх үздэг. Ингээл ерөөс хатгаал. Манайха энэ болчлоо. Эдрийг харах юм бол нэг юм мөстөөгүй ингээд юм байхгүй. Энийг би сүүд хэлсэн шүү дээ. Тэгсэн чинь та дээгүүр хэнийг хараарай. Ярэ өргөө дээгүүр мөсцчлөө. Нэг юу үзэж өгдөр. Энэ зэ манайха амар хэцүү амар олон хүмүүс фейлт юм лээ. Би сэ нэг хэлсэн чинь болцсон уу юм. Арчаа дээгүүр мөстөө. Хөтмө. Нэг буруу юм юу юм бэ? Ийм олноор нь шууд ижлэх юм. Нэг нэгээр нь ч юм уу тэгвэл ингэ болдгоо юм байна. Фэл. Тэр үгүй нэг хийж үзье. Ингээ харах юм бол яг энэ ирмэгтэй нэг мөсгцсэн маш тий. За. Энэ яг дуслаа. За миний одоо хамгийн сүүлчийн дуртай хайг. Энэ болохоор хоолны төрлийн хайг учраас надад амар сонирхолтой санагдсан. 저는 그 라면보다 라죽을 좋아해요. 500ml에 라면을 엄청 부셔서 스프도 다 때려 넣고 끓여요. 그 다음 끓이면서 김가루를 좀 넣어요. 곤약 현미밥을 또 넣어요. 하고 이제 밥 익으면은 또 들기름 한 숟갈 넣어요. 그 다음 후춧가루 좀 넣고. 그렇게 먹으면 진짜 맛있는데. There it is. За энэ хайг нь болохоор BTS Jungkook-ийн одоо гоёмын идэхээс илүү ингэж идэхээр илүү гоё идэг гэд. Энийг л Rajug гэж нэрлэж байгаа. Ерөөсөө гоёмон будаа яг ингээд гоёор хийх харахгүй. Бүгдээр энийг хийж үзье. Та ядас BTS-ийн фэнүүд хэрэг хэн? Коммент нэвчээрэй манайхаа. За хамгийн ихэнх гоёмоо ингэж хана гэсэн. За манайхаа нийгэм хэлээ зөө. Би өдөр болгон гоём идтгүү. Тэгээ та ядас өдөр болгон битээ гоём идэрээ. Би зүгээр энэ таадын төлөө таадын дуртай хүний идэх дуртай арыг нь хийж үзэж байгаа хөө. Тэрээс би өдөр болгон гоём идтгүү. Гоём сурчлаагүй шүү манайхаа. Гоём бит идэрээ. Гоём муу. Хэлсэн үү? Тэгэхээр буцалж байгаа гоёмын дээрээ ким хийн. Тэгээ усын жоохон багдуулах хэрэгтэй юм санагдсан үгүй ч юм уу. Яарсан усын 50 мг би тэгээ 50% хийгээгүй. Манайхаа би сэвгээс шууд будаа авцсан хгүй. Манайх будаа агшаагүйсэн болохоор энийг арс 90 секунд татлах хэрэгтэй юм шиг 1 минут 30 секунд татлаач. За будаага бүгдээрээ энэ одоо энэ дотор шууд хийн. За ийм харагдчихээн. За одоо энэ дээр болохоор чан крем хийж болно. Өөр ямар тос гисэн байлаа. Би бол чан крем хийлээ. Нэг албагүй.
Тэгээ дээрээс перс гэж олон би жоохон персийн дургу байхгүй юу? Тийм болохоор персээ боллоо зөө. Ийм болсон байна. Гоё юм нэг. Энэ брэм гоё. Би нэг баг өдөр орно тэгэхээр. Би нэг бүр гоё ийм гоё юмд обсесс болчлоо манайхаа. Чанкрем мэдэн ч юм бас аим гоё юм тэнэ. Яа. За манайхаа заавал ингэж турч үзтiin шүү манайхаа. За манайхаа биний одоо үргэлжлүүлээ идэж дуусглаа. Тэгээ би юус тэрний өмнө бичлэгээ дуусгах хэрэгтэй юм санагчлаа. За зөвхөн миний өмнө бичлэгийг өнөөдөр үзсэн та хэдтэй маш их баярлалаа. Тэгээд өөр бичлэг, өөр сонирхолтой viral food юу вэ? Коммент хэсгээр бичээрэй. Та хэдийн бүгдээрийн комментиг уншаад бүгдээрэн дээр чинь лайк дардаг учраас та хэдээс коммент нэр сэтгэлээ үлдээгээрэй, лайка дараарай. Ба subscribe дараарай. За тэгвэл дараагийн бичлэг хүртэл баяртай манайхаа.